Томчууд чиний нүдээр ямар харагддаг вэ? Амар ууртай харагдаад тийч. Ингээд амар жижиг юм болгонд уурлаа. Тэгээ тэр уураа амар бусдаа гаргаад идэв шиг санагддаг. Хүүхдүүдийн үгийг нэг оошодгүй юм шиг санагддаг. Хөвчлэн нэг тийм ууртай, яарсан, сандарч бухимдсан байдалтай явж идэг. Том хүмүүс амар ажил хийгээд ар гэрээ авч яваад амар стресстэй байдаг юм санагддаг. Амьдрал нөлөөлөх чухал шийдвэрт оролцож санал бодлоо илэрхийлж чаддаг уу? Тодорхой хэмжээнд хариултаа өгдөж гэсэн нэг тийм бидний үгийг жоохон үл ойшоод байд юм шиг санагддаг. Гэр бүлийн орчинд болохоор ээж аав маань натай ярилцдаг. Яг ингээд сургуулийн төвчөнд нөлөөлж байгаа юм бол байхгүй. Гэтээ яг зөвхөн сургууль гэр гэсэн орчинд байхгүй. Тэр үед бас томчууд юу нь хүүхдүүдийн сандлыг хүлээж авахгүй байх нь илүү байдаг. Өнөөдөр чамд өөрчлөхийг хүсч буй ямар асуудал байна вэ? Дэлхийн дулаар л бас эрчимтэйгээр явагдаж байгаа. Тэгээд усны хомсдолд орох эрсдэл маш өндөр. Утаа. Ялангуяа одоо сүүлийн нэг жил хугацаанд бүр амар их ихссэн. Тэгээд одоо гадуур явж чижээл гэртээ оронгууд тийм хувцас өнөрчсөн бүр амар өртдөг. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд юу хийвэл үр дүнтэй вэ? Өөрөөсөө эхлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Гэхдээ би хогоо аяхгүй байгаа. Дараад ангаараа бид нар хогоо аяхгүй болоод Хувь хүн жоохон хариуцлагатай баймар санагдаад дээ шүү дээ. Тэгээд нүүр төлөвлөгөө арай өөр тийм аргыг олчвол арай нэг гайваа адил. Хүмүүс их дугуйнах хэрэгтэй байх. Тэгээд тэр нь ч гэсэн утаа байхгүй болоход нөлөөлнө. Утаа байхгүй болвол дэлхийн дулаар л маань ч гэсэн жоохон ч гэсэн буурах байх. Хэрвээ миний тийм хийсэн үйлдэнд тийм үнэхээр тийм нөлөөлж чадах юм бол би бүгдийг л нэрхийх бэлэн байна ерхэд бол. Тэгвэл тийм шийдэл төслийн уралдаанд чамд туслая. Баг бүрдүүлээд асуудал шийдсэн санаагаа 3 дугаар сарын 31-ний дотор илгээгээрэй.